Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр суваг үзэг сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Дэлхийн хотуудын үүсэл хөгжил, уналт бослтын тухай ярьдаг хотын түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ урайтай Төлөө шоу компани, за мөн үрждэг сар хариултаа хадгалын урайтай Худалдаа хөгжлийн банк хамтран ажиллаж байна. Студид Амар санаа Цэнгэл хоёр нар ажиллаж байна. Өнөөдрийн сэдэв бол Хирошима хот. За өдрийн мэндэ. Өдрийн мэндэ. За одоо ингээд бид бүхний бас ичнээ сайн мэддэг таньдаг Хирошима хотын тухай сонсогч нартай ярьж өгөхөд гэсэн таатай байна. Мэдээж хэрэг энэ хотын түүх бол одоо нэг атомын бомбтой зүйсээр холбогдно. Яалтч. Хот нэг удаа бүтэн байхгүй болоо тэгээд гэж боссон гэсэн бас нэг тийм ерөнхий бас ойлголт бол байгаа шүү дээ, тийм ээ. Бүр 90% гээд байшин барилгууд юм. За тэгэхээр бас манай сонсогч нар сонирхолтой байж магадгүй одоо баримтуудыг тэгээ бас одоо яг энэ үйл явдалтай холбоотой бас оролцсон хүмүүс гэрчүүдийн бас өнцгөөс нь бас мэдээллүүдийг хүргээд нэг юм хотын түүхийн мэдээ одоо нэвтрүүлгийг бооглоо. За мэдээж хэрэг 1945 оны 8 дугаар сард 16 килотон атомын бомб дэлбэрч 140 мянган хүний амь насыг авч утсан. Цэцгэлэн хөгжиж байсан энэ одоо нэгэн хотын нуран болгосон. Энэ бол үнэхээр цэцгэлэн хөгжижсэн хот нь бол мөн. Хирошима инх тайван хөгжил цэцгэллийн бэлэгдэл болон дахин сэргсэн ч одоо тэр харанхуй одоо тэр хамгийн одоо хүнд хэцүү хамгийн том сорвин шүү дээ. Тэрний өдрүүдийн дурсамж сүүлчийн амьд гэрч нартайгаа одоо ингээд тэр дурсамж алга болох уугүй юу гэдэг үсэг сонирхолтой өнцөг байдаг юм байна. За энэ дотор янз янзын хүмүүсийн үзэл бодлууд байж байгаа учраас бас ингээд ямар нэгэн асуудал гарахад нэг өнцгөөс нь тайлбарлах бол учир дутагдaltaй учраас орон нас талуудын дуу хоолойг ингээд тэнцвэх энэ дээр оруулж ирсэн байгаа. Мэдээж хэрэг гэхдээ энэ бөмбөгтөлтөнд өртсөн хүмүүсийн бас нэлээх яриа сэтгэл бол орж ирэх байх. Хирошима хотын одоо оршин суугчид хотынхаа одоо байрлал зохион байгуулалтыг нь тайлбарлах та. Одоо манайхан бол жишээлбэл талбайгаас гэж ч юм уу те. Тийм. Драмын чатраас ч юм уу ихтлгүүргээд ярьдаг штеп. Тэгвэл эдгээр ерөнхийдөө нэг одоо тодорхой гудамжийг ч юм уу нэг газрыг байрлалыг заахтай тэндээс 1.5 км зайтай. Эсвэл одоо тэр барилгын 500 м-ийн зайд хойд талд нэгэд нэг цэгийг авч ярьдаг юм байна л да. Тэр нь одоо нөгөө дэлбэрэлтийн одоо хайпоцентр гэдэг байгаа тэр яг тэнд дэлбэрсэн гол цэгийг хэлж байгаа. Тэндээсээ баруун хойшоо тэдэн метрт тэнд тийм байгаа маа гэж ярьдаг. Ер нь тэр өнөд уламжлал болсон юм. За тэгэхээр одоо нөгөө нэг гандангийн гэдэг шиг те одоо хөрмийн ордноос гэдэг шиг юм хотоор нийтээрээ ярьдаг цэг одоо болсон гэсэн үг. Тэр дэлбэрэлтийн төв цэг нь. Ер нь бол энэ одоо зүйл бол одоо хүний яг соёлдаг шүү дээ. Одоо ингээд хүн өөрөө мэдгүйгээр ингээд амьдралын нэг хэсэг болсон одоо баримж аахгүй. За манайхан ертөнцийн зүгээр гэж ярьдагтай л адилхан гэсэн санаа. Тэгэхээр энэ одоо хүний бас нэг сэтгэл зүйд ингээд сонсоход айгүй энгийн юм шиг мөртлөө. Маш гүнзгий ингээд орцсон гэсэн. Тэрнээс гээд тэр нь болохоор бүгд нөгөө мэдчихэдэг цэг гэсэн санаа юм. За тэгээд мэдээж хэрэг нөгөө нэг хурдны суман галт тэргээр одоо Хирошимагийн төв одоо галт тэрний буудалд ирж байгаа жуулчдын хувьд бол одоо ингээд анхны харцаар ингээд тэр хотыг харахаар ер нь бол одоо тэр хотод ер нь бөмбөгтөлт эмнэлт түүх ерөөсөө тийм үлмөр ер нь мэдэгддэг юм байна. Нэг л одоо юу гэдэг юм бэ Европоос ирсэн жуулчд ингээд байлаа гэх юм бол тэр хавийнхаа алдартай тий хиса далайн хоолны газар тэнд тийм хоол идэ эсвэл одоо буугын мах эсвэл одоо шинто шашны сүмээрээ алдартай Мияжима гэдэг арал руу явна өдрийн одоо аялал хийн мин гэдэг ингээд дандаа тийм өдөр тутмын ад жаргалтай үйл явдлууд ингээд одоо Хирошимагийн гудамж бол гэрчилдэг юм байна л да. За тэгээд энэ одоо ингээд зүйлийг хилдэг дурсаж байгаа нь болохоор нэг нийтлэлчийн битсэн сэтгэл байсан. Энэ бүгд ингээд яг тэр нэг одоо хар дурсамжтай ингээд ямар ч юугүйгээр харьцлахгүйгээр ингээд хосолж ингэж оршиж байгаа нэг сонирхол харамсмар ч юм шиг гэсэн тийм өгүүлэр байсан байхгүй. За тэгээд төмөр замын буудлаас одоо өмнө зүгт одоо
тус одоо нэг Хирошима хотын инх тайвны дурсгалын музейг зорьсон одоо мэдээж Хирошимад очсон бол тэр заавал үзнэ. За юу болсныг мэдээж гэрчлэхийн тулд жишээлбэл бид нар Хошимин хотод очиод одоо Вьетнамын дайны музейг үзсэн. Тэр одоо ярд Хошимин хот бол Вьетнам улсыг ойлгоход маш хэрэг болж байгаатай яг адилхан. Бас одоо Хирошима хотоо ойлгоход бол тэр одоо инх тайвны дурсгалын музей бол яа харахгүй одоо тэрнийх нь хамгийн том зорж чаддаг газар гэсэн үг. Одоо жуулчд нь болохоор Сумитомо банкны нурангаас гаргаж авсан чулуун шатны өмнө тэр их одоо хоолунд шопинг мопинг ярьжсэн хүмүүс их тэнд очиод бол нэг удаа дахин одоо ингээд дугуулдаг юм байна л да. За тэр шатны дээр чулуун нь болохоор ямар учиртай вэ гэхээр энэ чинь нөгөө нэг хүний биений хэлбэртэй сүүдэр болоод ингээд тэр шатнэр үлдсэн байдаг байхгүй. Тэгээд та юу гэмдэ одоо музей шилэн хоргонд одоо дунд сургуулийн сурагчдын урагдж шаралсан дүрм цацрагт тоосонд бохирдсон үдийн хоолны сав болон жижиг 3 ундаг дугуйт байдаг ш хүүхдээ. Тэгээд тэр дугуйг унж явсан хүүхэд нь дэлбэрэлт нь ингээд шатаад байхгүй болсон, үнсэлсэн. Тэрийг одоо тийм баримтуудыг хадгалсан байдаг юм байна л тэр музей дотор. За энэ үзэгдлүүдийг ер нь бол энэ үзмөрүүдийг юу бүтээсэн бэ гэхээр 1945 оны 8 сарын 6-ны өглөө 8 цаг 15 минутанд за Америкийн холбоотнуудын буюу Америкийн одоо агаарын зэвсэг хүчний B-29 гэдэг бөмбөг онгоцсон. B-29 гэдэг бол ерөнхийдөө нөгөө нэг Pearl Harbor дээр нэг Японы хотыг бөмбөгдөх нисдэг онгоц байдаг шүү дээ. За тэрний одоо арай сүүлийн загвар гэсэн үг шүү. За B-29 гэдэг энэ одоо нисдэг цайз гэж нэрлэж бас хотчлдог тийм онгоц. Enola Gay гэдэг бөмбөгдөж онгоц маань Little Boy гэдэг нэртэй. Одоо тэр атомын бөмбөгийг одоо 16 килотонны атомын бөмбөгийг Хирошима хотод хайсан. Тэндээс одоо хайсан одоо дараа амьд үлдсэн хүмүүсийн аимшигт сүрлийн одоо тэр дурсуулж үлдсэн тэр музейн үзмөрөд талаар гарах гэдэг. За бөмбөг ингээ хайснаас ердөө минут хүрэх хугацааны дараа газрын түвшнээс сонирхолтой бас юм байна л да. Энэ бөмбөг нь өөрөө 600 метрийн өндөрт агаар дээр дэлбэрсэн. За тэгээд буюу одоо Шима эмнэлгийн чанх дээр дэлбэрсэн гэсэн үг. Одоо манай хавар бол одоо сайд нарын 2 дугаар эмнэлгийн гэдэг шиг нэг Шима гэдэг эмнэлгийн яг дээр нь 600 м өндөр дэлбэрсэн. Яг газарт унаад дэлбэрэх биш агаар дээр дэлбэрсэн гэсэн үг. Тэгж одоо дэлбэрэлтийг тааруулсан гэсэн үг байхгүй. Онгоцноос хаяад өөрөөсөө холдсон шүү дээ. Тодорхой зайд холдонгууд тэр одоо хайсан онгоц нь аюулгүй зайд очихоор тэр нь яг тэр агаар дээр дэлбэрсэн гэсэн. Агаар дээр дэлбэрсэн учраас тэр одоо Сумитомо банкны тэр шатан дээр байгаа хүний сүүдэр тэгж үлдсэн байгаа байхгүй. Дээрээс нь. Одоо хормон зур үнс болсон байна шүү дээ. За тэгээд хашаах дэлбэрээд газрын гадаргуу дээр төр зүрийн хугацаанд маш богино хугацаанд 3000-аас 4000 градусын халуун одоо цохилтын толгойныг үүсгэсэн. За хурдан секундэд 440 м хүртэл одоо хурдтай салхи нэг хүчтэй бүх хотыг тэр аяар нь өнгөрсөн. Эхлээд 3000-аас 4000 одоо Цельсийн градус байгаа шүү дээ. 3000-аас 4000 тийм халууныг одоо бид нар чинь нэг 30 градус 40 градус болоход тэгээд хүчгээл байдаг. Амьсгалаад эхэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр 3000-аас 4000 градустай халууныг дэлбэрснийх нь тэр халуун өгснийхэн дараа тэрийг маш хүчтэй хувь салхи тараасан гэсэн. Хот даяар нь. За ингээд одоо хагас цагийн дотор дэлбэрэлтийн одоо тэр гол төв цэгээс 2 км радиуст байгаа бараг бүх барилга шатсан. Шатаж нурсан бөгөөд бөмбөлтөөс одоо өмнө нь ашиглах боломжтой гэж тооцож байсан. Ер нь бол энэ одоо хотын 33 сая одоо шометр газар байт юм байна л да. Хирошима хотын. За одоо энэ хотынх нь одоо газар нутаг гэж Улаанбаатар хотын газар нутаг гэхээр чинь зөвхөн энэ хот байгаа хүмүүсээ шөшөө тэр уулын ам гэдэг одоо хотын бүс байгаа шүү дээ. Ингээд нэг 33 сая шометр одоо газар нутагтай гэж үзэх юм бол тэрний 40% нь үнс норм болсон гэсэн үг. За яг тэр 33 сая км газрын 40-60% тэгвэл байшин барилга их багтай. Тийм байгаа. Одоо тийм одоо хотын захируул гэсэн санаа л да. Ихэнх байшин барилга. Тэгээ гол одоо бүтээн байгуулалттай хэсэг нь бол 100% бараг шатсан гэсэн үг л дээ. Та одоо мэдээж хэрэг одоо энэ бүгд үзэгдлийн дараа бол хот танигдахын аргагүй харагдах нь ойлгомжтой. Мэдээж хэрэг тэр зургнууд нь бол төвхөн дээр зөндөө байж байгаа. Тэгээ өмнөх өдөр нь одоо өдрнүүд одоо Хирошима хот маань болохоор хой талаараа уултай уулархан урт талаараа Сето гэдэг тэр далайгаас төрж орж ирсэн Сетогийн тэнгис гэж бас нэрлэдэг тийм одоо далайн буланд уртлаараа хашигдсан ийм хот байсан. Тэр
Ер нь бол цэрэг хангамж, цэргийн үйл аж үйлдвэрлэл болон цэргийн хангамж, логистик гэдгийн тээврийн одоо маш том одоо төв байсан хот юм байна. Тийм ч учраас энэ 5 хот сонгоход Хирошима хот бол харахгүй энэ бөмбөгдөлтийг хийх хотын нь одоо том зүйлсээр тооцогдсон гэсэн үг ер нь анханаас. За одоо энэ цэрэг логистикийн тэр том төвийг одоо ганцхан шинийн дотор цөмийн сүрэлт ингээд нуран болгосон. Модон байшингууд бол мэдээж хэрэг галын шуурганд бүрэн шатна. Хирошима хотод одоо хотын гол одоо голоор нэвж ус байгаа шүү дээ. Голын ус. Тэр бол бүр байхгүй үстэй. Тэр одоо усан дотор ингээд одоо хортой байж цацрагд хоригдсон учраас нөгөө хүмүүс хит халуунтай. За тэрэнд өртөөгүй мө гэхэд нөгөө нэг маш халуун учраас болсон богино хугацаанд тэгэхээр хүн ингээд ам цаамд тэгээд тэр голын уснаас уух гад ингээд чадаагүй тэгээд тэнд дотор живээд ингээд хөвөөд өгцөн хүмүүсийн зохицоор дүүрэн иймэрхүү нөхцөл байдал. За яг энэ дундаас үлдсэн яг арай нэг нэг цементэн бетон одоо цутгамал барилгаас бусд нь бол Хирошимад байхгүй болсон гэсэн үг. За тэнд нэг цөөхөн хитэн барилга үлдсэн нэг хуруу гарын 10 хуруунд одоо багтгац. За бөмбөг хайснаас нэг хоногийн дараа одоо 8 настай одоо сургууль сурж байсан одоо манай энэ бас энэ түүхэнд бас нэр нь гарч ирэх тэр Кейко Агура гэдэг нэг гэрч харсан хүүхэд байдаг тийм одоо өндөр одоо хотынхан тэр нэг хойд хэсэгт байдаг өндөр уулан дээр амьдардаг байсан юм байна. Тэгээд тэндээс төрлөх хот руу гараад ер нь мэдээж 8 настай хүүхд хараад юу ч ийм бол нэг төсөөлөхгүй шүү дээ. Тэгээд хот тэр аяар үнсэн дарагдсан байсан гэж. За тэгээд тэр өөрийн туулсан айдас, гашуу тэр асуудлаа ингэж жуулчдад ярьж өгдөг. Одоо энэ хүмүүсийг тэр амьд үлдсэн цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн тэр цацрагаас амьд үлдсэн гэрчүүдийг нь болохоор Хибакуша гэж нэрлэдэг. За тэр өөрийн одоо нэгсэндээ хочин гэсэн дүгэлдээ нэрлэдэг нэр нь гэсэн үг. Тэр амьд үлдсэн хүмүүс. Тэгэхээр одоо энэ Кейко Агура бол одоо Хибакушагийн нэг болох нь ба шүү дээ, тийм ээ. Тийм байна. Тэгээ юу болсныг нь хэн ч ойлгож чадахгүйсэн. Ганц бөмбөг яаж бүх бүтэн хотыг ингээ байхгүй болгож болтгөлээ гэж өөртөөсөө баг дахин асуудаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд ойлгомжтой. Энэ одоо дэлхий өөрөө анх удаа цөмийн бөмбөгийг одоо яг хүн дээрээ туршсан анхны тохиолдол шүү дээ. Тэгэхээр чинь тийм хүсээд байх зүйл биш, нэг харахыг ч хүсэхтэй юм дэх сайхан зүйл биш. Энэ маргааш нь дахиад нэг бөмбөгчлөө. 2 хоногийн дараа Нагасаки гэр нь одоо бөмбөгдөлтийн галын шуургаас тун азтайгаар амьд үлдсэн. Одоо Агура арьсаа бараг л ингээд хуулуулчихсан мэт харагдаад хувцсандаа ч одоо ялгаа болсон одоо хүмүүсийг харснаа турсаж байгаа байхгүй. Тэгэд аав нь болохоор тэр гадаа байгаа талбай дээр байгаа хэдэн зуун зогтсон ингээд өгцөн хүмүүсийг ингээд алж авчираад чандарлж ирсэн. Агура болохоор өөрөө одоо тэр шүн дээр ингээд шарахтаа түлэгдсэн хүмүүс нь ус өгдөг байсан л та. Гэхдээ тэдэрт нэг нэмэр болоогүй зүгээр л тэр үед л зүгээр амын цагааг л тайлж болохоос тэр хүмүүсийг авраагүй л гэж өөрөө аяг дурсч ярьсан байгаа байхгүй. Тэгээд энэ бол олон жилийн турш намайг сэтгэл зүйн шарахтаа үлдээсэн үйл явдлын дөнгөж эхлэсэн. Одоо энэ тухай ярилцах нь тухайн үеийн сэтгэл зүйн шарахаа баг эдгэж өөрийгөө ингээд нөгөө сэтгэл зүгээд засах баг нэг терапи гэдэг чинь амжилтны баг юм шиг санагддаг болсон гэж байхгүй өөрт нь. Ярих тусамд нэг өөртөө хадгалахгүй байх тусмаа харьцангуй тэрнээсээ салдаг. Ер нь сэтгэл зүйд тэгж үздэг те нэг хэцүү сэдвээд дахин яргээд. Тэгээ нас барсан хүмүүсийн өмнөөс би ямар нэгэн хэрэгтэй зүйл хийж байгаа мэт сэтгэл төрдөг гэж байхгүй. Яг бол тэр хүмүүсийн тэр зовлон шанал хараад өнүүдэн дээр хүчээсээ хүмүүсийг одоо байгаа хүмүүст ингээ гэрчийн нүдээр амаар ярьж өгөх нь тэр хүмүүсийн одоо амьдралдаа утга учиртай амьдарч ирсэн шүдийг нотлох тусалж байгаа хэлбэр гэж үздэг юм байна л да өөрөө. За ингээд одоо дэлбэрэлтийн улмаас Хирошима хотод 420 мянган хүнтэй байсан Хирошима хотын орчин суугчдын 80 мянган тэр дорой жилийн эцэст тэр жилийнхаа эцэст буюу одоо 8 сард хайсан бол 12 сард ихэд цацрагт өрцнөөс үүдэлтэй шарах өвчлөөр нийтдээ 141-гээр 61 мянган хүн нэмээд 141 мянган хүн нас орсон байна тэр жилд. Тэр бол өстой ойлгомжтой маш их хор. Орон гэр бизнес аж ахуй нийтийн байгууллага иргэдэн аимшиг сүрэл өрцөнгийг ойлгох гэж тэмцэж байх бас нэг сонирхолтой яг мэдээж ийм одоо ганшуун зовлонгийн хажуур гайхалтай зориг ухаан гаргасан бас үйл явдал одоо зарим үйлдэлүүд бас төрөн гарч ирсэн байна. За энд одоо ингээд Японы бас ард түмний бас гайхтар тэмцэх чанар нь харагдаж байна гэсэн үг л дээ. Бөмбөг хайснаас ерөөсөө л хэдхэн цагийн дараа одоо зургаас ингээд авсан байгаа шүү дээ чинь. Яг тэр халуун цэг дээр л авсан байна те ер нь. Хайсны дараа хэдхэн цаг өглөө 8 цаг хэсэг хэрэг өдөр дунд ингээд зураг авч эхэлсэн үед хүмүүс аль хэдийн хотоо сэргэн босгоод ажиллаад эхэлж исэн байна.
Одоо чинь одоо бодвол 1-2 хоног бүрийн хямраад ингээд гарч чадахгүй бүр уйлаад ингээд салганаад байж паникт орно шүү дээ. Уг нь тэгнэр. Тэгсэн тэр зургаас хамартаа өрхөөр усч гэдэг юм байна. Тэр зурган дээрээс харахаар ингээд хүмүүс гудамжаа цэвэрлээд ингээд хогийн зайлуулад эхэлж байгаа бичлэг одоо харагдчихэдэг юм байна л да. Одоо газрын зургаас бараг бүрэн ачигдсан гэж хэлж болохоор хотыг дахин сэргээх үйл явц яг тэр өдрийнхөө хэдхэн цагийн дараа нь эхэлсэн байдаг. Одоо үнсэн дундаас үндийсэн Хирошима хот гэдэг нэрлээд байгаа нь тийм. За би зүгээр бодсон юм өөртөө. За надад ийм тохиолдох юм бол би яг яах вэ гэсэн чинь за би 1-2 өдөр ийм орно л гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар тэр дорно гэж бодох юм тий. Одоо хүн шүү дээ чинь найдсан. Гэсэн чинь эхний хамтран ажиллаж. За манай нэвтрүүлгийн энэ удаагийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинүүрээтэй Төлөөшөө бэкери ажиллаж байна. За walnut almond cake. За энэ нь болохоор шүү крем, молоко, хушигны үнэр амт оруулагчтай маслан кремтэй walnut almond билүү. За энэ одоо 3 сарын 17-наас 3 сарын 19-ний дуустал гэхээр одоо энэ эр зэргийн баярыг тохиолдуулан гарч байгаа юм хөөрхөн кейк юм байна. Энэ харин шүү крем. Шүү крем гэдэг нь юу юм болоо? Харин би одоо бас жоохон гайхчихин. Гэтэ нөө юу болов гэж хараад байна. Шүү крем гэдэг чинь хайхаар гутлын тос гэж харж ирж байна. За тоглосон шүү зүгээр. Тэгээд энэ шүү крем бол юу вэ наа? Хожир шүүний чи тэр нөгөө нэг salted cream гэж яриад байсан шүү дээ нэвтрүүлгийн дундуур. Одоо бас уншлагын уншиж байхдаа. Тэрийг нөгөө нэг хожир шүүний шүү гэдэг тэгээ шүү крем болгосон юм байна гэж монголжуулсан юм байна гэж би бодоод байна. Тэгэхээр энэ бол жоохон давсархаг хожир шүүний шүүтэй крем байх гэдэг. Тэгвэл нэрээ яг эр зэргийн баяр зориулаад ийм хөөрхөн амттай кремтэй за жоохон давсархаг амттай байж болох юм байна те. Молоко, хушигны үнэр амт оруулагчтай маслан кремтэй ийм хөөрхөн кекийг бас 17-наас 19-ний дуустал бүх салбаруудаар борлуулагдж байгаа юм байна. 75 10 дугаараар за манайхан бүгд мэдэндээ Төлөөшөөгийн бүх салбаруудаар хөдөлгөөнө. Нэвтрүүлгийг дэмжин хамтран ажилладаг Төлөөшөөгийнхандаа баярлалаа. Энэ одоо энэ эргэжтэйчүүд эмэгтэйчүүдийн хооронд эндөө ялах юм байна. Мартин амар баахан чихэрлэг мөхснөө цэргийн баримтаас нь давстай юм гэдэг. Энд гэхдээ гоё хаа. Над шиг амттанд дургу хүн бол шууд гоё санагдана надад. Би зүгээр бас нэг сонирхолтой хэлэхэд помидорн дээр жоохон давс ингээд түрхэж итгэр илүү амт болж мэдхүн. Үгүй ерөөсөө өгөрцэн л гэж үз тийм үү? Помидорн дээр. Яа. Тэгэл энэ гоё л амтгаас тээ. Зүгээр өөрийнхөө эсрэгэл ярьчихлаа. За. За хамтран ажиллагч Төлөөшөө компанид баярлалаа. Баярлалаа. За ингээд за яг тэр одоо бас ингээд хотоо бүслэн болгох ажил. Жишээлбэл одоо ингээд Үжина гэдэг нэг дүүрэг байгаа юм. За одоо манайхаар бол одоо хаанвал дүүрэг гэж. Тэгвэл Үжина дүүрэгт 8 сарын 7-нд буюу маргааш нь цахилгаан толгдсон байна. Йоо энэ яс. Дараагийн өдөр нь Хирошимагийн төв вокзал нь орчмын гэрэл асч эхэлсэн. Гайхалтай. Хирошимагийн инх тайвны хүрээлэнгийн бүртгэл тэмдэглэснээр галд өртөөгүй үлдсэн айл өрхийн 30% нь цахилгаан дорн залгасан тэр дор. Йоо. 45 оны 11 сарын эцэсгэд одоо энэ үйл явдлаас хойш 3 сар гаруй хугацааны дараахэд хотын бүх айл өрхийг дахин цахилгаан болгосон. Яа. Одоо тэр дунд чинь тэр цахилгааны мэрэгжилгүй хэд маш цөөх хүмүүс нь үлдсэн байж чадах чадхаараа хийсэн мэн те. Яг үнэ. Дэлбэрэлтийн дараах 4 дахь хоногт усны нацоосыг усны одоо шахургыг сэргээн засварласан бөгөөд модон байшингийн галыг галыг нь шүү дээ үлдээсэн үнс нурамд одоо гимтсэн одоо эвдэрхий шугам хоолойноос ус асгарч томоохон шалбааг тэр одоо үнсэн дээр бас үүсчихсэн юм байна. Ерөнхийдөө бол ихтэй хот бол усаа авч эхэлсэн гэсэн 3 хоногийн дараагаас. 4 дахь хоногоос. За тэгээд усгүй бол энэ хэцүү шүү дээ. За тэгээд төв утсан харилцаа гэдэг одоо уцаар хэлдэг цахилгаан боо шүү дээ. Тэрийг хотын одоо дэлбэрэлтэнд одоо бүрэн сүйдэж ажилтнууд нь бүгд амин насаа алдсан. Гэсэндээ тэднийг одоо амин чухал тоног төхөөрөмжөнд буцааж олж суйрлуулад чадварлаж чадсан тул 8 сарын дундуур туршилтын 14 шугамыг ажиллуулж эхэлсэн байна. Японы төв банкны Хирошимад барилах салбар барилах одоо тус хотын цөөхөн бетон барилгуудын нэг гэдэг нөгөө үлдсэн байшин тийм. Дэлбэрэлтийн улмаас 18 ажилтан санхүүгийн товчооны 12 ажилтангаа тэр дор нь алдсан дэлбэрэлтээс харин банк 2 хоногийн дараа үйл ажиллагаа эхлүүлсэн. Сүүрсэн 11 банкнд байр талбайгаа түр ашиглуулж тээлрүүд кассууд гэдэг чинь тээлрүүд нь цаг агаар сайхан үед гадаад сууж байгаа ажил хийдэг. Бороо орохоор зонтод тавьж байгаа доор нь ажилладаг гэсэн байна. Нагасаки хот Плутоны одоо бөмбөгт өртөж байгаа тийм ээ. Одоо 2 хоногийн дараа гэдгсэн 3 хоног тийм. Тэгээд 70 мянган хүн амиа алдсан. 8 сарын 9-ний өдөр Хирошима нийтийн тээврийн үйлчлэгийг дахин хэсэгчлэн эхлүүлсэн. 3 хоногийн дараагаас гэсэн. Тэр үеэс хүмүүс хот руу
одоо хүмүүс одоо хот руу тусламж хангамжийн одоо бараа бүтээгдэхүүн элдв хэрэгслийг оруулж ирэх шаардлага нэмэгдсэн тул 8 дугаар сарын 7-нд Үжина төмөр замын шугамыг ажиллуулж эхэлсэн. Энд одоо ийм бидтэй энэ цалин мөнгө огт яригдахгүйгээр энэ зүгээр үйл ажиллагаа ингээд хүмүүс хүслээрээ ингээд ажиллуулж байгаа шүү дээ. Ямар юмныхан цалин одоо энд дараагийн өдөр нь Саньёгийн төмөр замын шугамыг Хирошима, Йокогава хоёрын хооронд богино эргэлттэйгээр байгуулсан. Өө төмөр зам. За энэ чинь дэлбэрээд бүх юм байхгүй болж байгаа шүү дээ. Сүүрээ тэгээд мэддэг юм жоох. Түүхчид одоо үйлчлэгээ ийм хурдан сэргийснийг тухайн үеийн хотын иргэдийн чармаалт олон тооны сайн дурынхны дэмжлийн ач тус гэж үздэг гэж. Яг чиний түрүүний хэлснийг нотолсон юм байна. За дэлбэрэлтийн төвөөс 2 км-ийн дотор байрлах Хигаши цагдагийн хилцээний мужийн захиргаа шуурхай ашиглан эрен хайх аврах болон тусламж үзүүлэх үйл ажиллагааны гол төв болгож штаб болгож хувирсан цагдаагийн газараа. За ингээд одоо наазахын одоо ингээд иргэд ингээд одоо сайн дурынхны дэмжлэгээр ийм хурдан хугацаанд юмас хэрэгснийх нь одоо цаад бас нэг шалтгааны нөхөр наазахын суур үйлчлэгийг эргээд сэргээх нь зүгээр нэг дээд одоо юу тийм хотын удирдлага дарга юм уу сайд ч юм уу эсвэл хотын дарга хотын дарга ч гэсэн асууж байгаа шүү дээ. Тэр хүний ингээд одоо ийм энийг ботой босго гэдэг тийм тушаалаар биш. Ерөөсөө л бид энийг энэ одоо ингээд бөмбөгдөө дууссан энэ асуудал одоо ингээд одоо өгсөн байна амьд үлдсэн хотоо босох хэрэгтэй гэдэг одоо тэр сайн дурын сэтгэл зүрхэн дээр боссон гэсэн. Хирошима хот одоо хөрс зэрэгдэг Фучу, Куре бүр Ямагучи зэрэг одоо газраас их хэмжээний тусламж амьд авсан. Одоо бөмбөгдөлд өртөөгөө хотуудаас тусламж ирсэн. Одоо энэ яг саад атгаараа яг юу ярих юм бол одоо 2011 онд Тохогугийн газар хөдлөлт гэж байсан айхтар том газар хөдлөлт болсон Японд өөртөө. Тэр одоо Япон даяар олон гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад хүмүүс очиж тусламжийн гараа сунгаад одоо тэр гамшигт өртөөгөө хотуудад тусалж ийтэнтэй яг адилхан үйл явдал гэж үздэг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ Япончуудын бас нэг энэ яг ийм үедээ нэгдвэл байж чаддаг энэ загварыг бол ер нь одоо яг энэ бөмбөгдөлтнөөс болж үүссэн байх одоо болцоотой гэж үздэг юм байна. Японы соёлоодын нэг нь. Зовлон үдсэн хүмүүс ингээд нэг зовлон дээрээ нэгдэж чадчихна гэсэн санаа байна. За ингээд одоо ингэж одоо үйл адилхан үйл явдал байсан юм байна гэдгийг одоо Хирошима хотын их сургуулийн түүхч профессор одоо тэтгэвртэй гарсан байгаа тэр Юки Танака гэдэг эрдэмтэд хэлсэн юм байна. За энэ бол яг тэрнтэй зүйрлж болох юм байна шүү гэж. Тэгээ Хирошима хотын одоо цөмийн дэлгэрүүлэлтийн одоо тэр хүчийг одоо бөмбөг дэлбэрээд одоо хэдэн 7 хоног өнгөрч байхад байгаль дэлхий өөрөө бас нэг удаа Хирошима хотынд дараагийн зовлоныг авчирсан. Онцгчтэй тооцогдох Макуразаки гэдэг хар салхи 9 дугаар сарын 17-нд тус хотыг дайр өнгөрөхдөө бас хотыг тэр чигээр нь өргөн удам тэр талбайг нь үерт тавтуулаад захын дүүргүүд байгуулсан төр эмнэлгүүдийг урсган авч утсан. Төр эмнэлгүүдийг амар л. За ингээд одоо хар салхины ганцхан л баярлалаа гэж хэлэх зүйл байсан гинэ хар салхинд уу? Тийм. За тэрний үгс юм гэхээр хотоор нэг цацагдсан байсан цацраг гэдэг бодисыг угаагаад их хэмжээгээр далаар угаавад одсон гэж. За яг энэ хар салхины дараа цацраг идэхийн төвшин мэдэгдэхүүс борсон гэж. Мэдээж энэ ч маш их хор хөнөөлтөө юм байсан байгаа тий. Тий, тэгээд одоо тэр цацрагийн чинь ингээд байгаль болно шүү дээ тэрнэр нь. Тэгтэн хөөе. Тэгэл нэг хар салхи ирээл аваад угаагаал аваадсан бол тарах гэдэг чинь нэр нь бол. Юм сайн бодолтой юм даа. Тэгэхээр асар их сүрлийн одоо хэмжээ цар хүрээг харгалж үзэх юм бол сүрсэн газар нутгийн одоо үнсэн товрго дээр хотын амьдралыг дахин сэргээх гэсэн анхны оролдлогууд нь за бас нэлээх одоо тий одоо паник үмэн самуун дээр болох ёстой гэж хойлоод байгаа шүү дээ. Бас тиймэрхүү юм зайл тойрж гарахгүй аргагүйсэн маа л гэж хэлж байгаа. Яа мэдээч. Хотын захирагч Синкичи Авая тий амиа алдсан тул тэр үеийнх нь хотын захирагч байна шүү дээ. Хирошима удирдлахгүй болж үлдсэн. Үүнээс гадна олон мянган төрийн албан хаагч, багш, эрүүл мэндийн салбарын ажилтнууд мөн нас барсан энэ үеэр. Нарийн ярил эн чинь 400 мянган хүнтэй хотын хамаг юм ажил төрөлттэй. Ер нь тийм байж тээ. Тэгээд хотын төврөөгөө ирж ажиллаад тэгээд хотын цагаараа амьдарч байсан хүмүүс нь яг өглөө 8 цаг 30 минутанд ажилд ирсэн байхад нийлвэрсэн бол таарч. 160 мянган хүний л. Тийм. Тэнгүүд нөгөө нэг жоохон хөгшин хүүхэд тэгээд нэг хотын төвөр яг очих шаардлагагүй байсан. Өглөө ажил дээр очих шаардлагагүй байсан. Тийм хүмүүс нь тариачд мэрэчд нь хотын захаар байсан. Мэргэжил жоохон шаарддаг ажил хийдэг нөхдүүд нь тэргээрээ илүү олон л тэр төвдөө нас барсан бол таарч байгаа. За ингээд одоо 8 сарын 6-нд хотын захиргаанд 1000 орчим хүн ажиллаж исэн юм байна. Одоо тэр дараагийн өдөр нь буюу бөмбөлтийн дараагийн өдөр нь 80 хүн л ажлын байранд ирсэн.
За тэгэхээр яг л тийм байна те нэрээ. Тэгсэндээ одоо яг 11 нь бараг 92 3% байхгүйсэн байхгүй юу. Одоо мэрэгжлийн ажилчдын. Яг үнэ. Одоо ингээл зүгээр яг одоо ингээл Улаанбаатар хотын төв талбайд бөмбөг дэлгэрж байгаатай л адилхан гэсэн үг л дээ. За ингээд одоо хотын иргэд албан агчид дангаараа түргэн тусламжийн эмчилгээ, хоол хүнсний хангамжийг зохицуулж цогцсыг олж шатан оршуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай болсон. Үнэхээр амаргүй аимшигтэй цаг үе байсан. Нас барах гэж буй болон хүн жаргацсан хүмүүс тусламж үзүүлэх гэж оролдох нь баг дэмий үйлдэл байсан. Шалтгаан нь маш энгийн. Хирошимагийн үндсэн 16 эмнэлгээс 14 байхгүй болж 298 эмчээс 270 1780 бүртгэлтэй сувилагчаас 1654 амиа алдсан байсан. Надад тэр хүмүүсийг эмчлэх хөнгөлцсөн байсан. Тийм байна. Тэгээ оршин суух байрны хэрэгцээ эрс өссөн тул дэлбэрэлтийн төвд ойр байсан байрлах бүсэд 10,000 гаруй модон овоохоо бүхий суурьшлын төр оромжуудыг барьж хэд хэдэн айл дундаа нэг бицсахтай 0-той бицс газартай эрүүл ахуйн нөхцөл тун муу орчин бүрэлдэж эхэлсэн. За 1946 онд Америкийн цэргүүд Хирошимад ирсэн. Одоо хотоо тэр чинь нөгөө нэг эзэлсэн газараа ингээ нөгөө нэг зөвлөлтийн Америкийн, Английн гэдэг Их Британи гэдэг ингээ сектор хуваадаг. Одоо Берлин хотыг чинь бас тэгж хувааж авч байсан шүү дээ. Зөвлөлтийн сектор, Их Британи сектор, Францын хариуцсан сектор гэдэг. Америк хариуцсан сектор гэж хувааж авдаг. Хойд Солонгос бас тэгж авч байсан с адилхан. За ингээд Америк цэргүүд Хирошимад ирсэн ч хотыг шууд удирдах эрхийг нь болохоор тэр зэрэгэлдээ бомб тотлох одоо Күүрээд төвлөрсөн Британий хамтын нөхрөлийн цэргийн хүч цэргийнхэн хариуцж ирсэн хотын шууд удирдлага. Юу барих, яах хийх юм. Тэр чинь эзэлсэн нутаг дээр дүрм тогтоох хэрэгтэй шүү дээ. Дэг журмыг тогтоох хэрэгтэй. За гадны цэргүүд тус хотыг сэргээн босгоход одоо үнэхээр бичлэн тусалсан үйл явдал баримт байхгүй. Яг одоо нэгсэндээ сэргээн бослолтын ажилд бол оролцоогүй. Яаралтай тусламжийн бараа таваар эм тариа эд хэрэглэлийг хангамжийг одоо хэвийн доктортой байлгахад бол тэд чухал үүрэг гүйцэтгэж өгсөн гэж байна. Японд одоо тий Америкийн нэгдсэн улсын тэргүүтээ одоо Японд хяналтаа тогтоосон одоо холбоотны цэргийн хүчнийхэн нийтийн бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн баталдаг байсан нь өргөн хүрээнд одоо ингээд цэргийн босгох ажиллагаанд бас нэлээд чухал нөлөө үзүүлсэн. Гэж инх таймны туслалын музейн үзэсгэлэн зохион байгуулалтын хэлтсийн Арiyuki Fukushima хэлсэн байна. Музейгээ тайлбарлаж байгаа та. Ингээд анх одоо бас эн чинь нэг одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Хари Трумэн болон түүний зөвлөх хүүдийн одоо авч гэж хэлэлцэж байсан одоо Японы 5 хотын нэг байсан Хирошима. Америк бол яагаад заавал Хирошимыг онилсон нь бол бас нэлээд үндэслэл цайтай гэж үздэг. За би нэг түрүүн хэлсэн одоо мэдээж хот бол 1500-аад оны үед сүүлээр одоо тэр мужийн гэх юм уу тэр орон нутгийн одоо феодал одоо язгууртан феодал тэгээд цэргийн одоо эрхтэн гэж байгаа юм. Одоо цэргийн генерал Мори Терумото гэдэг хүн уг газрыг одоо цайз хот болгосон юм байна. Анх эндээ цайз барьсан гэсэн. Ингээд цайз барьснаас эхлээд 19-р зууны төгсгөлөхэд Хирошима хот нь эзэн хааны айрмын тухайн бүс нутаг дахь цэргийн тойргийн нэг гарнизон болж өргөжсөн. Мөн тус хот цэргийн үйлдвэрлэлд голлох үүрэг гүйцэтгэж Аз намхан далайн бүс нутагт дайны үйл ажиллагаа явуулж исэн Японы армийн цэргийн үйл ажиллагааг хангамжаар одоо зэрэг зэвсэг буугаар одоо хангамжаар ингээд дэмжих гол түширс газар нь байсан учраас тэр гол юм тэр хотыг өмгцсөн байж тарж байна. За хоёлоо дараагийн хамтран ажиллагчаа хэлээд тэгээд үргэлжлүүлье. За манай нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар хариултаа хадгалъя. Үрждэг сар хариултаа хадгалъя худалдаа хөгжлийн банк хамтарч ажиллаж байна. За хариултаа хадгалын маань ерөөхдөө ямар үйлчилгээ юм бэ гэхээр бид нар одоо гүйлгээ хийх болгондоо энэ хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээнд бүртгүүлчих юм бол одоо 500 мянга одоо 1500 2000 гэдэг ингээд 5000 дотор өөрөө дүнгээ сонгоод за тэгээ гүйлгээ хийх болгонд одоо та хэрвээ хариултаа одоо 5000-аар сонгоцсон байлаа гэхэд та 5500 төгрөгийн юм авлаа гэхэд боторхай мөнгө чинь 5000 руу ингэж дүүрж орж ирээд 100000 төгрөг хасагдана гэсэн үг. Тэгээд таны хадгаламж руу 4500 төгрөг нь орно гэсэн үг. За энэ мэтэр хадгаламж руугаа орсоор байгаа хариулт чинь энэ 3 сард одоо 50000 төгрөг болсон тохиолдолд худалдаа хөгжлийн банк маань
нугалж өгöd байгаа тий. Үржүүлж өгöd байгаа. За өдөр бүр хоримтлуулъя. Бас нэг гоё хадгалах үйлчилгээ байна. Энэ нь болохоор орой болгон за миний дансны үлдэгдлийн бутархай дүнг хадгаламжийн данс руу автоматар шилжүүлдэг. За энэ нь юу гэж юм нэхэр дансны үлдэгдэл 88500 байлаа гэж одоо бодъё л доо. Тэгэхэд одоо 500 төгрөг нь хадгаламжийн данс руу автоматар шилжинэ. За ийм маягаар өдөр нь мөнгө ашиглаад орой нь бүр багаар ингэж хоримтлуулна. За энэ маш бага юм шиг мөртлөө за бас л бидний одоо хоримтлуулж сурахад хадгаламжийн үр шимийг ойлгоход маш тийм үр дүнтэй хөөрхөн аргууд байгаа. За энэ мэтэр одоо Худалдаа хөгжлийн банк маань бидэнд маш гой үйлчилгээнүүдийг санал болгодог. Та бүхэн мод одоо Худалдаа хөгжлийн банкны дурын салбарт хандаад хялбар хоримтлал үйлчилгээг нээлгэх, хариултаа хадгалыг нээлгэх, за тэгээ өдөр бүр хоримтлуулъя гэсэн үйлчилгээнүүдэд хамрагдах ийм гой боломжуудыг олгоод байгаа шүү. 1819-77 утсаар лавлаж асууж болно. За Худалдаа хөгжлийн банкны аль салбар дээр очиод бас асууж болно. За баярлалаа. За баярлалаа. Энэ 50,000 болохоор нь үржүүлээд өгнө гэсэн үү? Тийм шүү дээ 50,000 төгрөг болохоор үржүүлж өгч байгаа байхгүй юу? Сайхтар юм бэ. Тийм аа зү Худалдаа хөгжлийн банкныханд бүр ямар ч ашиггүй. Хэдээр үржүүлээд байгаа юм бол? Үржүүлэл 50-ын үржүүлэл 100,000 болгоо. Ой. Хөрхөн газ тий. Тэгнэ. За тэгээд одоо энэ хотын одоо тэгээд яхаарахгүй одоо энэ хотыг онилох нь бол одоо Америкчуудын бол одоо бас яхаарахгүй бас шалтгаан байсан юм байна гэдгийг бол хэлэх хэрэгтэй. Дээр нэмэд нэг өгүүлбэр заавал хэлэх хэрэгтэй юм байна. Энэ Цөмийн бөмбөг хайсныг ерөөс огт зөвтгөж байгаа юм биш. Тэгвэл Америкчууд ерөнхийдөө энэ дайныг дуусгахад 2-3 жил шаардлагатай юм байна. Японы ард түмэн бол ингээд эзэн хааныга дэмжиж нэгтраад эцсийн тусал баг 90 эмэгтэй хүмүүс нь цэрэг татагтаад бүр эмэгтэй хүнийг хүртэл одоо алах шаардлага гарч магадгүй юм байна гэж ер нь үзсэн байна. Энэ 39 оноос хойш 45 оны тийм 30 оноос хойш тийм. Яг хоо Америкт гэх юм бол 41 оны Перл Харбор бөмбөгдсөнөөс хойш. Тийш бөмбөгдөл тий. Тэгэхээр Японы энэ одоо айрам ялагдахгүй юм байна гэдг нь бол нэлээд одоо ойлгомжтой болсон энэ үед ерөөсөө эднэрийн гол 2 хотын бөмбөгт 5 хотын бөмбөгтөө. Тэгэх юм бол эднэр бууж өгч магадгүй гэсэн ер нь зөв тийм тооцоол хийсэн юм. За тэр тооцоолыг хийгээд одоо цөмийн бөмбөг хаяад тэгэхээр Япончууд за бид үндсдэр мөхөх юм бэ шүү гэдэг ойлголтыг маш хүчтэй авсан учраас дайн дууссан гэж бас үздэг. Тэг яг энэ одоо тех шаардлага байсангүй бол тэгж одоо зөвтгдөг гэж би хэлж гэж байгаа шүү. Тэрнээс тэр нөгөө юу юм ш. Бөмбөг хайсан зөвөө гэдэг байгаа шүү тийм. Тэгэхээр зүйл холбоод улс Япон хоёр энэ хооронд харилцуулт давталцах гэрээтэйсэн. Тэр нь дуусаагүй. 46 байна уу 47. Тэгэхээр томоохон хамгаалт. Тэгэхээр одоо зөвлөлтийн зөвлөлтийг одоо Японы эсрэг дайнд оруулах бас шаардлага гарсан гэсэн үг. Тэгэхгүй бол дангаараа бас ингээд Америк ингээд маш олон Америкт өөрсдийнх нь хөвгүүдээ одоо эрт цэргүүдээ бас алдахыг хүсэхгүй шүү дээ. Чи удаан ингээд нутгийн гүнд ороод байлцсан улам хүнд болно гэсэн үг асуудал. За тэгэхээр ерөөдөө нэг юм одоо тийм товчлсон гэх юм одоо шорткат хийгээд ийм зүрийг ярьсан гэсэн процессыг одоо 2 жилийн дараа тэртээ дөрөв дуусгах дайныг бид нэр олон хүнийг одоо хохироохгүй тулд цөөн хотыг нь бөмбөгт чинь ингэж дуусгана гэсэн л ийм л одоо ер нь стратегийн одоо шийдвэр байсан юм байл. Энийг бас зөвөр нэмж дурсах хэрэгтэй. Тэгээд энэ нас барсан одоо энэ хот моттой нь бол ямар нэг зөвөр хамааралгүй зөвөр энэ үйл явдал нь тэгш таарсан шүү гэж хэлж байгаа. За ингээд 1945 оны 8 сарын 15-нд эзэн хаан Хирохито радиогоор уншиж ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн. Энэ даруй дайнаас илүү одоо сэргэн босголтдоггүй шууд дараагийн ураа болсон. Одоо бүгдийг дайны төлөө эзэн хаан ялалтын төлөө гэжсэн бол шууд энэ өдрийн маргаашнаас нь сэргэн босголт бүтээн байгуулагддаг болж хуурсан гэсэн үг байхгүй. Шууд зорилго нь солигдно. Японы ард түмний. За уг мэдгэлээс өмнө дайны үед дайны цэрэг дайны үйл ажиллагаанд дайчлагдсан үйлдвэрүүд нь буцаад хувийн мэдээлж. За ингээд нутгийн захиргаа үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх 5 жилийн сэргээн босголтын төлөөг баталж гаргаж ирсэн. Хамгийн сонирхолтой нь бас одоо Хирошимагийн эдийн засгийн цоо шин нөхцөл байдлаас хамаарч Хирошима бол одоо огцом одоо хотод тэлж гисэн. Энэ нь юу вэ гэсэн бэхээр Солонгос энэ. Ерөөсөө 51 он 50 оноос эхлээд Солонгос энэ эхэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр дайнд одоо ингээд бас холбоотны нөхцөл үндэсний байгууллагын мандаттай цэргүүд орж байлцсан шүү дээ. Одоо хойд Солонгосын одоо айрамтай Солонгосын өвн Солонгосыг дэмжиж юм уу да. За энэ дайныг бас дэмжихийн тулд юу гэхээр лазалсан хүнс одоо тэгээд тээвэр автомашин тэгээд бусад одоо цэргийн одоо хангамжийн шаардлагатай бараа материалыг үйлдвэрлэх эрэлт огцон нэмэгдсэн. Тэр эрэлтийг мэдээж Америкээс үйлдвэрлээд усан онгоцоор ачихгүйгээс хойш Японд үйлдвэрлэж гисэн.
Тийм учраас нөгөө нэг Хирошима хот одоо 2 дахь огцон өсөлтийнхээ үеийн 52 онд одоо энэ үед бий болсон гэсэн үг байна. За ер нь бол энэ хойд солонгос дахь дайны үйл ажиллагааг дэмжихэд Хирошима хот аж үйлдвэрийн суурь байсан учраас тэрэнд идэвхтэй оролцож ирэхээр хот орлоготой болсон гэсэн үг. Яг үнэ байна. Орлоготой болоод ирэхээр ажилтай болохоор тэр мөнгөөрөө хотоо босноо л гэсэн санаа авч байгаа. За ингээд 1900 дараа нь дахиад нэг үйл явдал болж байна. Юу гэсэн бэхээр холбоотны цэрэг Японоос гарч явахдаа ер нь бол ус онгоцны үйлдвэрлэл Япончууд цэргийн үйлдвэрлэл маш сайтай учраас ус онгоц үйлдвэрлэх нь хоригдсан байсан байна. Яг бол ус онгоцоор цэргийн ус онгоц үйлдвэрлэлээ байлдах гэдэг нэг тооцсон учраас. За тэр үйлдвэрлэлийг нь хоригдсан хоригоо 1952 онд зогсоосон. Ингэнгүүт Хирошимад онгоц онгоцны үйлдвэрлэлээ сэргээгээд эдийн засаг нь маш их том болж эхэлсэн байхгүй. Тэгэхээр энэ 2 дахь сэргэлтийнх нь үе ингэж эхэлж байна. За Хирошима хотын одоо нэлээд томоохон хэсгийг атомын бөмбөгд одоо амиа алдсан хүмүүс зориулсан дурслалын талбай болох санаа 1946 онд их хүчтэй дэлгэрсэн юм байна. Ер нь бол орон нутгийн Чиугоку Шимбүн гэдэг сонин шинэ хотыг хэрхэн бүтээн байгуулах талаар уншигчдаас үзэл санаа үзэл бодлыгаа уралдуулах тийм зохион бичлэгийн уралдаан зарласан байна. Хүн болгоны үзэл бодлыг тийшээ чиглүүлж гэж байна те. Энэ тэмцээний тэргүүн байрыг одоо тухайн хотын яруу найрагч инх тайвны идэвхтэн атомын бөмбөгийн одоо дэлбэрэлтнээс амьд үлдсэн гэрч одоо тэр одоо Санкичи Тоги гэдэг хүн тэр чаглалыг авсан. Зарим хүмүүс түүний эсэнд дүүгийнхэн санаа нилээн тэгэхээр орсон гэж бас үздэг юм байна. Дүү нь бас санаагаа нэмэрлсэн гэж. За ингээм 1953 онд 36 наснда нас орсон Тоги дурсгалын талбай бүхий инх тайвны талбай, номын сан, музей барихын зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрөөс хүмүүс цугларан ирж инх тайван зүтгэхээ тангаргалан илэрхийлдэг газар байгуулъя гэж санаа гаргасан юм. Тэгээ тухайн үед одоо хотын 40%-ийг мод ногоон байгуулах хэмжээр бүрхэх хэрэгтэй гэж бас үзчихсэн юм байна. Санаачлал. За хотын удирдлага Тогигийн тэр одоо фантаз гэж хэлдэг уран зөгнөлт санааг үнэхээр таалагдчихсэн боловч хэрэгжүүлэхэд хангалттай санхүүжил байгаагүй. Татварын орлого бөмбөгдөлтөөс одоо өмнөх үетэй харьцуулахад 80% унтсан. Тийм баг. Хирошимагийн одоо цайзын ойролцоо цэргийн бааз зэрэг хотын зарим хэсэг нь болохоор улсын мэдэлд хэвээр байсан. Тэгэхээр хот өөрийгөө тэлж чадахгүй улсын газар нь улсын учраас хотоо тэлж чадахгүй нэг иймэрхүү байдалтай байсан. Энэ эмзэг одоо нөхцөл байдлыг өөрчилсөн бас нэг гол үйл явдал бол 1949 онд болсон юм байна. Одоо нэгсэндээ Япон улсын хэмжээний том Хирошимагийн биш Японы хэмжээний үндэсний хэмжээний томоохон улс төрчид Хирошимагийн онцгой тэр нөхцөл байдлыг харгалзаж үзээд инх тайвны дурсгалын хотын барилгын тухай хуулиуд хуулийг санаачилсан. Тогигийн санаагүй. Санааг хэрэгжүүлэх боломж гарсан нь энэ хотыг одоо инх тайвны дурсгалын хот болох барилгын хууль гэж хууль гаргасан юм. Тэр хуулийн нэгдүгээр зүйл нь Хирошима бол жинхэнэ бөгөөд бодиттойгоор удаан хугацааны инх тайвныг чин сэтгэлээс эрэлхийлэх хүн төрөлхтний санаа бодлыг бүрэн илэрхийлж чадсан инх тайвны дурсгалын хот байх болно гэсэн тэр гол вижн бичсэн байна. Тийм байна. Ингээд одоо өмнө нь хотын төлөлтөнд одоо хотын хот төлөлтийг баглаад гавлаад байсан тэр саадуулаад байсан санхүүжилтийн их үүсвэрүүдийг боломжийг олноор нэмэгдүүлсэн. Төв засгийн газар одоо тэр хот одоо Токио төвтэй засгийн газар нь газар одоо төр цэргийн эзэмшлийн газруудыгаа үнгүү хотын эзэмшил шилжүүлсэн. За тэр цай зулан цэргийн бааз мас байсныхаа газруудын одоо хотын захиргаанд төгсөн гэсэн үг. За ингээд одоо сэргээн босгох тухай хууль дээр нэмэх нь газрын өмчлөлтөй холбоотой асуудлыг шийдснээр Хирошимагийн сэргээн одоо бүтээн байгуулалт сэргэлтийг удаашруулж байсан санхүүгийн саадыг арилгасан. Ингээд энэ одоо Япон дайны дараах эдийн засгийн гайхамшигын үеийг бүтээн байгуулалтын эрчимтэй өрнөхөд одоо том түлхэж өгсөн үйл явдал болсон байна. Ингээд 1958 онд хотын хүн ам дахин дайны өмнөх үеийн 410 мянга та хүрсэн. За энэ бол сэргээн босгох ажлыг эрчимжүүлэх нэг төрлийн тулгуур суурь болж өгсөн гэж Фукушима тэр мото түүхийн Фукушима доктор хэлдэг юм байна. За гэхдээ инх тайвны хот байгуулах төслийн ажлын явцад одоо Хирошима бөмбөгдөлтөөс өмнө байсан нийгмийн одоо ялгарл дахин нэг удаа ил гарч ирсэн. За төсөл зориулагдсан одоо тэр хотыг сэргээн босгох төсөл зориулагдсан орон зайд байрлах хэдэн мянган модон авахыг буулгаад суурийг нь чөлөөлөөд тэнд байдаг оршин суугчдыг за тэр дундаа одоо хүчээр хөдөлмөр одоо ажиллах хүч болгоцсон байсан солонгосууд байгаа. Нэг сонирхолтой юм шүү дээ. Одоо нийгмийн доод давхаргын гэж нэрлэгддэг одоо Буракумин гэдэг одоо хүмүүс байдаг. Японы тэр хүмүүсийг одоо энэ газраас нь хөөсөн гэсэн.
бот юм байна. За энэ Буракуми гэдэг хүн ямар хүмүүс байдаг вэ гэхээр эднэр бол Япон хүмүүс. Зүгээр энэ одоо хүний өвөлтэй холбоотой амьтны өвөл одоо жишээлбэл юу гэдэг штэ мал ядалтай хүмүүс байдаг штэ. Тийм хүмүүс байхгүй. Тийм мэрэгчлэн тийм. Тэгээд тийм хүмүүсээ жоохон тийм нийгмийн өөр одоо далд хэсэг гэж үздэг. Тооцдог. Буракуми. Тэгээ Буракуми. Тэд нар нь болохоор ямар нэгэн болов Япон хүмүүс зүгээр л сонгосон ажил мэрэгчлэн тэднийг өөрсдөө нийгмийн тийм тусгай одоо давхарга болгоход хувиргацсан маягийн тийм байдаг гэсэн. За ингээд одоо Буракумийн хүмүүсийг Ото голын эрэг орчмын газар руу нүүлгэж хөрөх одоо тийш нь авчихсан. Тэгэд удалгүй 3000 гаруй хүн голын эрэг дагуу төвлөрсөн ус хангамжгүй цахилгаагүй нөхцөлд амьдарч эхэлж ирсэн юм байна бас. Ингээд одоо шийдвэрүүд нь тийм ингээд шийдвэрүүд ингээд хичнээн хотоо босгочоочсон бас өөр хүмүүс энэ бас хохирж ирсэн л гэсэн санаа л явж байгаа. За ингээд ийм байдлаас болоод одоо бас одоо нэг гайлын аюулгүй байдал сайн хангадаг учраас гал байн гардаг гэсэн юм. За ингээд эдгээр бүр хуаран маягийн овоохонуудыг бүр 1970 он хүртэл байсан. Тэгээ 1970 онд орон нутгийн захиргаа өндөр одоо байшингуудад шилэн гоё өндөр байшингууд одоо барих хүртэл тэр овоохонод байж ирсэн гэсэн. Одоо тоогоо болон бусад хүмүүсийн санаачлан төсөөлж байсан нөгөө яруу найрагч тоогоо шүү дээ. Хирошимагийн инх тайвны тусгалын хүрээлэн одоо ингээд төмөр завын төв буудлаас баруун урд зүгт хотын төвийг хөндлөн дуулдаг 100 м өргөн 100 м-ийн өргөнтэй инх тайвны өргөн чөлөөний өмнөд талд байрласан одоо хотын хамгийн үнэтэй газруудын тэнд одоо байрлахаар болсон. Зэрэглэлд орж ирэх. Японы уран барилгач Кензо Танге зохион байгуулж 1950-ад оны сүүлээр одоо барьж дуусгасан энэхүү 1.2 га газар талбайд музей баг хурлын танхим бөмбөгтөнд өртсөн хүмүүс болон түүнээс хойш амьд энд үлдсэн хүн бүх хүн зориулсан дурсгалын зохицолбор байдаг. Ценотап гэдэг энэ нэг хоёулаа Берлин хотын тухай ярьж байгаа л. Тэгэхээр нэг Германы хөшөө ингээд нөгөө нэрнүүдийн бичнэ гэдээсэн санаж нэг дэлхийн 1-р дайнд амар өгсөн Герман цэргүүдийн бүх хүний нэрийг бичнэ гэж гитлэр тийм төлөв гарсан. Тэрэн шиг энэ дайны одоо энэ бөмбөгтөнд өртсөн амьд үлдсэн бүх хүмүүсийн нэрийг нь бичиж үлдэхээр болсон. Одоо ч байгаа шүү дээ тий. Тэр одоо жишээлбэл одоо энэ одоо 1916 17 оны зүгээр статистик багш байна. 2017 18 оны байдлаар баха нэг 297,684 хавцаа гэж зүгээр бичиж үлдээсэн байна. Яагаад тэгэхээр нөгөө нас барахаар нэрийг бичнэ гэсэн үг шүү. Тийм байна. Гэтэ нөгөө тэр яг тэр бөмбөгдөлтийн үе тэр жилүүдээс гадна нөгөө тэр хор уршгаас нь болж хавдар янз бүрийн тийм сонин өвчин тусч нас орж байгаа тийм. За энэ одоо хот төлөвлөлтийн багийнхан дайны дараах сэргэн мэндэлсэн Хирошимагийн дүр төрхөд за одоо яаж энэ одоо бидний туулсан энэ эмгэнэлт үйл явдлыг одоо шигтгэж үлдээх вэ гэдэг дээр нэлээд бас одоо маргаан одоо бэрхшээлтэй тулгарсан. Хирошимагийн инх тайвны дурсгалын музейн захирал Кенжи Шигагийн хэлснээр зарим албаны тушаалтнууд эмгэгдэлт явдлыг бүх ул мөр үлдэгдлийг бүрэн арилгахыг хүсчихсэн. Яагаад юм болоо тийм. Гэхдээ яг тийм хармааргүй ш. Тэрийг харахаар сэдрээд идэг ч юм уу. Ингээд хүн болон өөр ингэсэн одоо мэдрэмж мэдтэй байгаа шүү дээ. Би одооны нүдээр л харж байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө хэсэг нь болохоор атомын мөнгөний сүрлийг нотлохоог үлдээх хэвээр бүр тэр чигээрнэ гэсэн ч хүмүүс байсан байна. За ингээд маргааны үр дүнд одоо атомын бөмбөгийн бөмбөр дээвэр гэдэг нэртэй нэг тийм нэрээрээ алдаршсан. Хирошима мужийн одоо худалдаа ажилтны танхим гэдэг юм уу да. Танхимын байшингийн үлдэгдлийг авч үлдсэн. Тэр байшин чинь нэг тийм тэгээ нэг бөмбөр оройт байдаг байхгүй. Тэгээ тэрийг нэг доом гэж нэрлэдэг. Одоо Флоренцийн сүмүүдийн орой чинь бүндгөрөөд штэ тэрийг доом гэж нэрлэдэг. Одоо монголоор болоход бөмбөлгөн орой гэдэг байгаа. Дээвэр бөмбөлгөн дээвэр гэж хэлээд байгаа. За тийм одоо атомын бөмбөний бөмбөр дээвэр гэжсэн нэртэй ийм барилгыг тэнд нь үлдээсэн. Зарим хүмүүс түүнийг нураагаад Хирошимаг бүрэн шинэ нотлох хэрэгтэй гэж үзчихсэн. Ялангуяа Хибакуша нар өөрсдөд нь тохиолдсон түүхэн эмэлт явдлыг сануулад байх, харах болгон тэр сануулад байх ядаргаатай нэг зүйлийг харахыг хүсэхгүй байсан. За ястаа магадгүй юм байна. Энэ бол түүхийн бодит баримтыг төлөөлж зөвшөөрөх ба орчин үеийн хот байгуулах хоорондын тэнцвэрийг хэрхэн олоход одоо тэнцвэрийг бий тогтооход одоо ямар хүндрэлтэй байсан бэ гэдгийг одоо ч хүртэл байгаа гэдгийн жишээ нэг юм шүү гэж. Тэр одоо атомын бөмбөгийн бөмбөр дээвэр гэж нэрлэгдээд байгаа тэр нэг нур сүрж үлдсэн нэг байшинг авч үлдсэн гэдэг тэр бөмбөр байшингийн ирээдүйн 1960-ад оны дунд үеэс эрх баригчид түүнийг хадгалж авч үлдэх талаар зөвшөөрлөж хүрснээр одоо баталгаажсан. Ингээд 1996 онд ЮНЕСКОгийн дэлхийн өдөр бүртгэсэн тэр. Оо за.
Энэ одоо 1.2 сая орчим одоо оршин суугчтай Хирошима хотод одоо үлдсэн цөөхөн дурслын нэг. За тэгээд зарим одоо хүмүүс бол тэр хөшөө төгөөд тэр барилгатайгаа үйл явдалтайгаа ижлэх нь настай ч хүртэл байгаа шүү дээ. Тийм баг шүү. За тэгээд одоо жишээлбэл хотын одоо энэ ч одоо бас нэг 2 том багтай. Бейсболын баг бол Хирошима Тоя Карп. Хөл өмгийн баг нь болох Санфрече Хирошима гэж 2 баг гэдэг. Японд даяар худалдаанд гарах одоо эсхэ шийтгэхээс өмнө Хирошима хотод туршиж үздэг тийм нэг бичигдээгөө хууль Японы компаниудад байдаг юм байна. За нэг компани ч бол нэг юм одоо ундаа үйлдвэрлэх юм бол Хирошимад ихэж худалдаж маркетинг хийдэг маяг. За яг энэ нэг тийм тэр ямар очиртай бол яг зөвөр нэг тийм цээрч юм уу одоо ёс олчихгүй. Хорийг гаргаж чинь гэдэг шиг юм байна. За магадгүй тийм. Энд чинь одоо Хирошимад туршаад амжилттай болчих юм бол нэгсэндээ ирээдүйд дампуурахгүй сүрэхгүй гэсэн санаа байдаг юм. Нийс илүү сүрэх юм байхгүй гэсэн санаа л тийм. Тэр сүнсийг авдаг ч гэж баг зарим нь итгэдэг учраас тэгж хийдэг тохиол байд юм. Тэгээ хүн чинь нэг тийм сонсчоор өөрөө тэрнлэг очих гээд байдаг болчихдээ шүү дээ. Гэхдээ энэ арт түмний үзэл бодолд ингээ гүн шингэсэн байгаагийн ил шинж байна те тэр. Одоо жишээлбэл сая урчтөрлөд биш нэг 7-ны өдөр золгодгүй гэл. Тэгэнгүүт би тэр золгодод эсэж мэдгүй бүртлээ. За юм яаж мэдгээс төвгээ золгохгүй ч байгаа ч юм. Яг энэ чинь л баггүй. Тийм байна. За ингээд одоо тэр атомын бөмбөгнөөс үлдсэн бөмбөр дээвэр инх тайвны хүчтэрлэгт хүрээлэн болон Японы төв банкны Хирошима салбарын хуучин барилга зэрэг хэдхэн барилгал тухайн бол бөмбөгтөлтийг сануулж үлдэх архитектурын туршгал болж үлдсэн. Бусад газруудад Хирошима бол жирийн нэгэн Японы өнгө төрхийг илэрхийлэх нэг онцгой содон одоо тансаг чимэглэлгүй офисын барилгууд, орон сууцны барилгууд, түүнийг нь чимсэн шөнийн неон чимгэлтэй гудамжууд гэрэлтэй, неон гэрэлтэй гудамжууд хаасаагүй байдаг төргүү үйлчлэгний дэлгүүр, кофе шоп эсвэл ч газрууд л байж байгаа. Ийм нэг ингээ. Яг цагаад бол Япон бас жоох уйтгартай шүү дээ. Ийм зүгээр яг тэр сүм мөм цэцэрлэг л биш бол яг ингээд ийм одоо ийм бетонын барилгуудын дунд явах юм бол жоохон бас нэг ийм уйтгартай, дүнсгэрдэг юм шиг. За одоо ингээд одоо ингээд өнөө үед одоо ингээд энэ бүгдийг гэрчилсэн амьд үлдсэн гэрчнэр 80 90 гаруй насныхан болсонтой холбоотойгоор атомын 90 үеийн харгас одоо тэр өглөөний тэр дэлбэрэлтийн гэрч байсан хүмүүсийн хамтаар Хирошима хотын эмнэлт түүхэн замхран алга болох вэ гэж болгоомжлол ер нь хотын бас ингээд хотын талаар санаа тавьдаг одоо зохиолч нийтлэл сэтгүүлч нарын дунд их бас байд юм. Яг бол энийг ярих хөнгөө болохоор энэ угаасаа өөрөө мартагдана гэж байгаа юм. Одоо Хирошима Нагасакид бүртгэлтэй байгаа 183,519 Хибакуша. За энэ тоо бол мэдэн багассан баха энэ ч бас энэс нэлийн дээр үеийн тоо шүү. Дан өгш хүмүүс. Сар үрийн тэтгэмж үнгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байт юм байна. За тэдний олонх нь одоо насталтаа шалтгааллах эмгэгт өртөж байгаа мэдээж хэрэг. За дээр нэмээ цөмийн дэлбэрэлттэй дэлбэрэлтийн амьд үлдсэн хүмүүст эрүүл мэндийн үзүүлэх одоо нөлөөллийг судлах зорилгоор 1975 онд Япон Америкийн нэгдсэн улсын сан хүчлэлээр байгуулагдсан цацрагийн нөлөөллийн судалгааны сан гэж нэг тийм сан байд. За эдгээр бол одоо тэр сан одоо тэр хотын иргэдийг одоо судалдаг гэсэн үг юм байна. За эндээс ер нь за зөвхөн жишээ авъя зөвхөн ирээдүйд ямар нэгэн цөмийн дайн ч юм уу цөмийн юм боллоо гэхэд бид ямар нөхцөл байдлыг хүлээж болох вэ гэдгийг энэ хүмүүс төр туршиж одоо бүртгэлжүүлж статистикийг авдаг гэсэн санаа давхраас. За ингээд одоо хөгшин одоо тэр атомын бөмбөгт өтгөслийн дунд одоо хор тавтар өндөр хөвтэй байна гэж танакалж. За тэр бол ойлгомжтой байна. Атомын өмнөөс амьд үлдсэн хүмүүс олон одоо хүмүүс цацрагтай холбоотой байдаг төрөл бүрийн хавдар, зүрхний өвчин, болор цайх, цусны цагаан бөөм одоо багсах зэрэг одоо лейкеми гэдэг хаа тийм зэрэг эмгэгүүдтэй тэмцэлдэж явсаар ирж байгаа дүүдийг хүрс. Тэгтээ ч одоо бас их мундаг юм аа. 80 эртлээ тэмцэлдэж юм уу? Тийм бид нар чи ийм болоогүй бүртэл 70 гэж явчих гээд байгаа юм. Тэгэхээр тэр амар хүчтэй хорт байцтай. Тэгээд одоо тэгээ нас ахих тусам одоо эрүүл мэндийн асуудалд өртөөгөө үлдсэн Хибакуша тун цөөхөн гэж. За тэгэхээр Хирошима хот бол шинээр босч ирсэн хот мөн өмнө. Тэгэхээр энэ хотынх нь тэр одоо эмнэлт түүгийнх нь одоо нэг хэсгийг гэрчилж үлдээсэн энэ Хибакушанууд нь энэ хотын одоо соёл болон түүхийнх нь нэг хэсэг болж явд юм өнгөд нь. Одоо тэгээ энэ хүмүүс нь мэдээж хэрэг хүн ласан хань хүний хормогийн зам ёсоор цөөрөө дуусах үед бид ямар одоо тэгээ өв үлдээж авч үлдэх вэ гэдэг дээр их эргэлздэг юм байна. Одоо яаж энийг одоо авч үлдэх вэ гэдэг дээр толгойгоо оруулдаг гэсэн. Тэгэхээр зарим хотуудад бол одоо манад утаа мутаа гэдэг асуудлууд нь чаленж юм байдаг. Тэгвэл энд тэр нь өөр юм тэдний явдал их сонирхолтой санаа зовоодог хэсэг гэсэн болж байна л. Тэгээ Хирошимагийн захирагч одоо Казуми Мацуи гэж хүний хэлснээр тэд нар ингээд нас бараад үлдээж байгаа хот нь тэдний туулсан айдас, зовлон зүдгүр одоо мөн бүхнийг стон одоо иргэн босох тууштай ирмэлцийнх нь итгэл болж мөнхөд оршид тогтох
болох болно. Хирошимаг хүмүүс өрүүлсэн ч эцэст нь бас хүмүүс эргэн босгосон хэмээн бүгд ярьдаг юм байна. Энэ газар бол гэгэн дурсгалын нутаг. Хүмүүс энэхүү аимшигт өнгөрсөн үеийг өнөөгийн Хирошима хоттой харьцуулан үзэж ухаарл авах цорын ганц газар байж болох юм шүү гэж дүгнсэн юм байна. Хотын захирлч. Йоо, манай монголчуудаас нэг юу штэ манай оюун төлхөргийн дууч нэг цаасан шоу гэл нэг дуулаад бас тэрүүгээр нь бид нар бас тэр зовлон зүдгүүрийг хуваалцж ийсэн те. Тэгээ яг ингэ санагддаг байхгүй одоо Японд сурж байгаад ирсэн дүү ч юм уу. Тэгэл эсвэл одоо Япон хүмүүсийн ерөнхий шинжийг бодохоор ийм айгуу тийм цагаа барьдаг. Ажил хөдөлмөрч те нэг тийм шинж чанар байдаг. Тэнгуут л үндэстнэрээ даван туулсан энэ зовлон зүдгүүрээсээ болоод тэр хүмүүсийн бас ерөнхий нэг юм хүмүүсийн шинж чанар нь бүрдээд байна л да. Тэгсэн манай монголчууд болохоор нэг юмны цагийг тулгадаг энэ юм байдаг шүү. Харин тийм энэ одоо жишээ зүгээр энэ музей тайлбарлаж байгаа үнэн өөрсдийнх нь хотын бөмбөгдсөн одоо холбоотонд ялангуяа Америкийн нэгдсэн улсыг шууд буруутгахгүй байна. Тийм. Яагаад буруутгахгүй гэхээр болсон үйл явдал. Болсон үйл явдлыг яаж ч яриад нэмэргүй. Одоо тэр хүмүүсийн өөрсдийн оюун дүгнэлт за тэгээ үзэн ядах нь үзэн ядна ч болно. Асуулт бол өнөөдөр юу чухал вэ гэдэг амар яах вэ гэдгийг маш сайн боддог. Кризисээ давцсан хүмүүс байна. Тийм учраас одоо энэ бас манай алтан гишүүд манд бичсэн байна л да одоо дайснаа хүртэл одоо тий ингээ хүндэтгэж харьцаж ин хүлэн зөвшөөрж байгаа гэдэг бол өөрөө гайхамшигт чинь. Одоо жишээлбэл монголчууд одоо ингэх юм бол тэр музейн тайлбарлагч бол одоо бараг л орсон хүн болгоноос нус нулимсийн гуйгалгаал тэгэл үзэн ядуулж гарах гал баах юм ярина шүү дээ. Тэгтэл үгүй байхгүй бид нар бүх юмд хоёр тал гэдэг. Йоо хоёр тал үнэхээр байна. За энэ одоо алдаанаасаа сурна гэдгийн одоо төгс гайхамшиг энэ одоо энэ Азийн улсууд үзүүлдэг. За би бас энэ дээр дахид ордмоор байгаа зүйл нь. Би Вьетнамуудыг бол үнэхээр манайхан ах нар мах нар ингээл төлгүүдгээд дандаа доош нийдэг байхгүй. Би нэгт хийж боддгоо байсан. Би үнэхээр Вьетнамд очиод эдгээр бол төлгүүд биш байна. Цагаа төлөвлөлт бид нар гүлгүүд юм байна гэдэг дууссан шүү нэрэ. Тийм ээ. Тэр би Вьетнамын дайны түүхтээр бас ярьсан. Яг тэрэн шиг Японууд ч гэсэн бид нар ер нь цагаа төлөх юм бол энэ нэг юм атаархаад байгаа ч юм уу өрсөлдөд байгаа ч юм уу нэг юм тамийн тогооны үлгэр шиг тэр өмнөөсөө салаад эднэрийн төвшөнд очихын төлөө тэмцэж эхэлсэн цагт бид өөрсдөө хөгжиж байгаа юм байна гэж бодол төрөд байгаа байхгүй. Нөгөө нэг тэрийг царим утаа болгох ч болов тэрийг таргалуулчих гэдэг хүсэлт хэлэхээс илүү өөрөө ямаг тороод тэрнийг л болох хэрэгтэй л. Яг үнэ. За маш их баярлалаа. Ер нь хот болгоны түүх одоо эн чинь ингээл нөгөө нэг хүний амьдралын түүхийг ярьж байгаатай адилхан хот болгоны түүх яг л нэг гэр бүлийн түүх шиг явж байгаа. Энэ болгоны ардаас дандаа л нөгөө өөрийнхөө толгойд ирэх өвсийг хараачээл гэдэг юм яваад байна те. Баярлалаа. За шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр суваг үзэг сонсогчид та бүхэндээ хотын түүх нэвтрүүлгээ өргөлээ. Студид хөтлөгч Амар Санаа Цэнгэл хоёр нар ажиллаа. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ ураатай түлээ шүү. Үрждэг сар хариулт хадгалын ураатай Хөдөлთა хөгжлийн банк хамтран ажиллаа. Та бүхэн нэвтрүүлгээ НТV телевиз болон Од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээвч сонслоо. За сонирхолтой сайхан гэхин чашин тэгтээ суралцууштай түүхийг ярьж гисэн Амар Санаада баярлалаа. Баярлалаа. За дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.